Залуухан халуухан доктор Жулиа олон жил суралцаж тоо томшгүй олон шөнө нойртой нойргүй зарим шөнө уйлж байсныг ис тооцвол ерөнхийдөө мөрөөдлөө биелүүлж чадсан. Энэ хүүхний мөрөөдөл юу байсан бэ гэхээр хүмүүс туслахыг хүссэн. За тийм учраас эмч мэргэжлийг сонгож мэс заслын эмчээр ажилд ороод 3 сарын нүрийг үзэж байна. За өөрийнхөө карьерийг эхлээд өнгөж 3 сар үзэж байгаа учраас мэдгүй чадахгүй юм бол их байдаг. Гэтэл нэгэн шөнө түүнийг ээлжинд гарч явах үед хэн нэгэн тусламж хэрэгтэй болсон. Тэр хүн туслаад эцэст нь өөрийнхөө карьер болон ажил төрөл бүх юмаа алдсан юм сонин хачин зүйл явдал болсон. За тэр шөнө яг юу болсон бэ гэдгийг та бүхэндээ маш товчхон хэлж өгье. За ингээ шөнийн ээлжинд гарч явах үед би хаан жоохон ядарс хийгээд байж исэн ч гэсэн аягтай кофе бас нэг гурилан бүтээгдэхүүн идсээр ерөнхийдөө эмнэлгийн байдал нам гүм сайхан байсан. За хаяахан хажуугаар нь сувлагч нар явж энэ тэнд байгаа өрөөнүүдийн өвчтнүүдийг шалгахаас гадна эмнэлгийн коридорын энэ тэнд бас эмнэлгийн тоног төхөөрөмж механизмын дуу бүдэг сонсогдож байсан. Мэдээж том шатлалын эмнэлэг учраас тухайн эмнэлэг дээр дадлага хийж хонж байгаа оюутнууд болон шинээр төрсөн хүүхдүүд гэх мэт нэлээд бас энэ тэнд бужигнаантай хүн амьтан хөл хөдөлгөөнтэй байсан. Гэтэл энэ нам гүн байдлыг эвдэж түргэн тусламжийн машин маш аралтайгаар дуугай хангинуусаар орж ирсэн. За түргэн тусламжийн дуудлагын эмч нэгэн хүнийг тэрэгэн дээр түрчгсэн нэлээд яарсан сандарсан цуснууж болчихсон даав энэ төр овоолчихсон гүүгээд орж ирсэн. За ингээд зүс таньдаг түргэн тусламжийн эмч Сайлмагийн өөдөөс Жулиа бүсгүй яваад очиход улаан кодтой өвчтөн ирлээ эмчээ гэдэг хэлсэн. За ингээд тухайн өвчтнийг аваад үзлэгийн өрөө рүү бүгдээрээ гүйж явах үед 10 минутын өмнө цэнхэр кодтой байсан. Тэгээд замдаа амьсгал бүх зүрх судасны үйл ажиллагаанд тасалдсан учраас бид нэр сэхэн амьдрал үйл ажиллагаанд орж эрэхтэй ингээд улаан кодтой ирж байна гэдгийг хэлсэн. За ингээд Жулиа эмч баярлалаа, та нар хийх ёстой юмаа хийж чадлаа. Одоо үлдсэнийг бид нар хийнэ гэдэг хэлдэг. Ерөнхийдөө нөхцөл байдлыг харахад бол тухайн өвчтөн үйлчлүүлэгч маань ерөнхийдөө гудамжны орон гэргүй хүн гэдэг нь бол ойлгомжтой байсан. За энэ хүнд туслана гэдэг өөрөө маш эрсдэлтэй зүйл болж байгаа. Ягаад тэгэхээр тухайн эмч өөрийнхөө карьер эсвэл ажил албан тушаалаасаа буурах, магадгүй шоронд орох тийм эрсдлүүд бол бий болдог. Харахгүй энэ хүн бол иргэний үнэлэх байхгүй, эрүүл мэндийн даатгалт ч бас хамрагдаагүй байж магадгүй тийм нөхцөл байдал тохиолдсон. Тухайн өвчтөн өөрөө оюун санаа, ухаан санаа байхгүй байгаа учраас нэр усаа хэлж чадахгүй, биед нь илэрхийлэх бичиг баримт байхгүй учраас маш эрсдэлтэй тоглоомоор Жулиа эмч тоглох хэрэгтэй болно. Ингээд анхан шатны үйлчлэгээр түүний гэмтлийг бол тодорхойлж чадсан. Ерөнхийдөө бол амин насанд маш аюултай гэдэг нь ойлгомжтой болсон. Тэгэхээр гэмтэл дээр үндэслээд нуруугаа гэмтээсэн юм байна. Ийм учраас маш аралтай хагалгаанд орохгүй бол ерөнхийдөө доошоогоо мдээгүй болно. Эсвэл цус алдаж их хэмжээний дулаан буурч ерөнхийдөө өнөө шөнөийг бол давахгүй гэдэг анхан шатны дүгнэлтийг бол Жулиа эмч гаргасан. Яг энэ үед эмнэлгийн ёс зүй хороор уцтаад би яах ёстой вэ, ийх ёстой вэ гэж яах тийм цаг нар бол байхгүй. Яаралтай энэ хүнд арга хэмжээ авч ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол энэ хүн өнөө шөндөө нас барах өндөр магадaltaй. Хэрвээ тийх юм бол Жулиа эмч өөрөө бас ажлын хариуцлага алдсан бас иймэрхүү зүйл рүү орох эрсдэлтэй байдаг. Ингээд түргэн тусламжийн Сайлма эмч болон тэдний багийнхан өвчтнийг хүлээлгэж өгчөөд бүгдээрээ санаа зовсон байдалд яана энэ хүний амнаас яах вэ гэдэг байдлаар Жулиа эмч рүү хараад хаалганы цаана бүгд үлдсэн. Ерөнхийдөө тухайн ээлжинд гарч ирсэн мэс заслын яаралтай түргэн тусламжийн багийнхан бол ерөнхийдөө юу хийх ёстойгоо мэдэж байсан. Амын гол нь бичиг цаас нэр даатгалтай холбоотой асуудал дээр эднэр эргэлзээд яахаа бүгд мэдэхгүй байсан. Гэхдээ энэ хөвчтний амь нас өнөөдөр хамгийн түрүүнд нэгдүгürt байгаа учраас харцаараа бие минь рүүгээ хараад үг хэлж чадахгүй байгаад байсан. Ерөнхийдөө бол юу яадаг юм эмнэлгийн өөрийнх нь бодлого гэж байдаг. Хэрвээ даатгалгүй хүн ирэх юм бол энэ хүнийг ивент тэтгэгч юм уу спонсорлоод мөнгө төргийн төлнө гэсэн албан ёсны бичиг цаас эсвэл гэр бүлийнхэн гишүүд ч юм ойр дотныхон хүн нь тухайн төлбөр тооцоон дээр төлбөр төлнө гэсэн тийм гарч зурсан тохиолдолд эмнэлгийн үйлчилгээг ямар ч эргэлзэх юмгүйгээр өгж авалцах ийм цохилтгоотой байдаг. Эмнэлгийн дарга нь бол эмч ажилтан нартаа дээр нэг юм хүлжсэн хурал дээр юу гэсэн үг гэхээр мөнгө байхгүй буюу даатгал байхгүй бол уучлаарай таазгүй байна гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ ямар ч байсан мөнгөгүй даатгалгүй бол эрүүл мэндийн үйлчлэгийг хүнд ч үзүүлж чадахгүй. Угаасаа бодлого нь өөр юм, схем нь ийм гэж хэлж ирснийг сонсч байсан.
Тэр тусмаа тэднийг ахалдаг эмч нь бол олон янз янзын асуудалтай нүүр тулна. Гэхдээ эцсийн бүлэгт нэг зүйлийг сайн ойлгоорой. Манай эмнэлэг бол буйны байгууллага биш шүү гэдгийг нийт эмч нарт анхааруулж ирсэн бас тохиолдол байдаг. За ингээд Жулиа эмч энэ бүх зүйлийг сансан. За тэгээд энэ хоорондоо өөрийнхөө бэлэтэй гараар эмэгтэйгийн шархыг бас барьж цус алдалтыг дарах гэсэн боловч ерөнхийдөө цус тогтохгүй байсан. За ингээд ямар ч байсан маш яралтай хагалгаанд оруулж энэ бүх зүйлийг хэвийн хэмжээнд нь оруулахгүй бол хүний аймнаас секунд минутаар бол тоологдож ирсэн. За ингээд ахлах сувлагч руугаа Жулиа эмч толгойд өгсөн байдаг. Сувлагч болон бусад эмчнэр түүнийг гайхаад зогсоход бол Жулиа эмч би хүний ямыг аврахын тулд тангар өрсөн. Би яаж зүгээр зогсоод байх юм бэ? Яаж түүнийг өхүүлэх юм бэ? Энэ бүх зүйл энэ бодлого системээс болж би ингэж энэ хүнийг өхүүлмээргүй байна. Би чадахгүй ямар ч байсан эмчилгээнд орё гэдэг шийдвэрийг хэлсэн. Ингээд ажилтнууд хагалгааны өрөөг маш яралтай богино хугацаанд бэлдэж байх хоорондоо Жулиа эмч бас өөрийгөө бэлдсэн. За ингээд хэдхэн минутын дотор бүгд амжилттай ажиллаад дууссан учраас хагалгаа бол эхэлсэн. Ингээд маш хүнд хагалгаа байсан учраас хагалгааны үйл явж явдгаараа яваа шийдвэр бүр зүрхний цохилт бүр оёдол бүр секунд болгон энэ нэг хүл амьдралын мөрөөдөө тоглоом юм шиг ийм нилээн хатуу хэцүү хагалгааны үйл явц олсооргоод үүр цайсан. За ингээ үүр цайх үед өвчтний бие бол ерөнхийдөө докторж байгаа нь бол мэдэгдсэн. За ингээд эмч сувлагч болон хагалгааны багийнх нь нэлээд тайвшраад овоо ус ажил амжилттай болсон учраас бүгд сайхан өөрсдийнхөө өрөөрөө явцгаагаад аяг уух юм олж ууж явах үед Жулиагийн дотор жинхэнэ асуудал хэлж ирсэн. За өглөө болоод мэс засалчид ирнэ, том дарга нар ирнэ, менежер ирнэ. Тэднэрт юу гэж хэлнэ яана гэдэг нэлээд сэтгэл зовнилт Жулиа эмэгтэй бол унсан. Ер нь мэс заслын эмч нар зүн совин гэдэг зүйл нь бол нэлээд өндөр хөгжсөн хүмүүс байдаг. За нэг ийм болондоо ингэндээ гэдэг ямынхын дагуу яг л юм болж идэг учраас маргааш өглөө нэмлэг дээр бөөн бүжигнэ юм болно гэж бодсон. За ингээд дуудлагын өрөөнд ороод хэдэн цаг унтсны дараа Жулиа амар дуу чимээний үеэр бол сэрсэн. За юу болдог вүлээ гэж босоод ирсэн. За ингээд Жулиа бүсгээ төв коридор руу гарч ирээ дөнгөж нойрмог бас ядарчихсан сэргэж амжаагүй ингээд коридороор алхаж явтал коридорын үзүүрээс доктор Харрис буюу эмнэлгийн дарга маш шийдэмгий нэлээд ууртай маягаар өөрлөн чиглээд алхаа явж байгааг харсан. За тэр бол ганцаараа байгаагүй сувлагч болон дадлагчигч бусад эмчнэр өчнөө олон эмнэлгийн чухал албан тушаалтнуудаа наашаа бол ирж явсан. Ингээд Жулиа чинь үнэхээр стресст орж даргаагаа хараад яахаа мэдэхгүй ингээд доктор Харрисын өөдөөс зөөлөн ч гэсэн итгэлгүй алхсан. Доктор Харрис шууд доктор Жулиа дээр та өнгөрсөн шөнө ямар зөвшөөрөлгүй мэт засал хийсэн байх шүү дээ доктор Жулиа гэж нэлээд ууртайгаар орилсон. Нэг төвөрөгч эргүүлээд төлж чадахгүй эмэгтэйд олон мянган доллар цаг хугацаа хөрөнгө хүч энэ эмнэлгийн үйл ажиллагааг та зарцуулсан байна шүү дээ. Та эндээ тайлбар хийх ёстой гэдэг үгийг доктор Харрис хэлсэн. Би танд бүгдийг тайлбарлая гэдээ амаа нээсэн боловч түүний тайлбарыг сонсохгүйгээр Харрис доктор асар ихээр уурлаж үргэлжлүүлээд загнасан байдаг. Энэ эмнэлэг бол буйны байгууллага биш ээ Жулиа гэдгийг би чамд хэдэн удаа хэлэх юм бэ гэдэг үгийг хэлдэг. Тэглээж чамд ийм шийдвэр гарах эрх байхгүй. Чи яагаад ерөөсөө дээд албан тушаалтнартайгаа холбогдож яралтай мэс заслын дүрм журмыг зөрчсөн юм бэ? Тэр гарсан төлбөр тооцоо хэн төлөх юм? Би төлөх юм уу? Чи төлөх юм уу гэдэг асуудлыг тавьсан. Эмнэлгийн коридорт яг юунад маш олон эмч сувлагч дадлагч нар байсан ч гэсэн бүгд нам гүн болсон. Доктор Харрис асар ихээр хилэгнэн уурлаж ерөнхийдөө нөхцөл байдлаар нэлээд эвгүй байсан. Жулиа доктор хэлгүүг байхгүй ч гэсэн том даргийнхаа сарж хагаад эцсийн бүлэгт би түүний амийг аварсан шүү дээ гэж хоолоон чичрээд нэлээд хөөрхөн эвгүй байдалд орсон. Гэтэл доктор Харрис өөдөөс нь харж байгаа тийм үү чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм байна. Тэгвэл чиний энэ сайхан сэтгэл чиний энэ карьер мэдлэг мэргэжил сурсан бүх юм чинь өнөөдөр нурааж чамайг ажилгүй болгож байна. Чи нэг ойлгож гин үү гэдгийг хэлдэг. Ерөөсөө асуудал ийм төвшөнд хурж ирнэ гэж бол үнэхээр ойлгоогүй. Тэгээ ямар ч маргаан байхгүй хоёр дахь боломж гэж байхгүй. Ингээд энэ асуудал дуусж байгаа. Ингээд нэг мэдсэн чинь Жулиа эмнэлгээс гараад алхаа явж ирсэн. За өөрийгөө эмнэлгээс яаж гарсан, өрөөгөөрөө яаж хув цунраа сольсон, юу болж ирсэн ерөөсөө юу ч мэдэхгүй. Тэгээд оюун ухаан орж гараад үнэхээр юм бас хүн тусалсан биш ийм шокийн байдалтай ажлын газаасаа гараа явсан. Яг энэ төвшний Жулиа шиг доктор болохын тулд 10 жилдээ онц байна, ангаахыг сургуульд орно, тэгээ аимшигтай дадлага операторууд дээр орон дээрс нь ирээдүйн суралцсан карьерийнхаа эмнэлгийг олон
дарга зэрэгтэйгээ уулзан гэрээ хийн гэдэг бол эмч хүнд бол үнэхээр бас амаргүй олон даваа байдаг. Энгийн хүн бол 4 жил сурж байхад иймэрхүү төвшний эмч нар бол 8, 10 жилийн сургалт дадлага авдаг байх жишээтэй. Тэгээ ийм бүх олсон амжилтууд нь ингээд унж байгаад бол үнэхээр гонигтай байдаг. Ингээд Жулия эмч өөрийнхөө гэрт явж ирсэн. За тэгээд ерөөсөө тархи толгойн эргэлдээд юу ч болоод байгааг ойлгоогүй, амьдралд юу үнэтэй вэ, үнэгүй вэ гэдэг дээр нэлээд гониглож суусан. Гэхдээ өөрийнх нь зүрх сэтгэлд юу гэж байсан бэ гэхээр би үнэн байсан. Би бүх зүйлийг хүний амь насыг аврахын тулд чаддаг, мэддэг, сурсан бүх зүйлээ тултал гаргасан. Тэрний хүчинд би хүний амийг аварсан. Хамгийн гол зүйл маань энэ шүү дээ гэж бас өөрийгөө бодсон. Ингээд Жулия доктор ерөөсөө гэрээсээ гарахгүй өдөржин гэртээ юм бодож шивтээд нэг босч аяг цай уучаад ингээ унтсан. За ингээ маргааш өглөө түүний утас дугарах дуунаар бол сэрдэг. За тэгээ утсаа аваад ярьсан чинь тэр утасны цаана доктор Харрис буюу эмнэлгийн даргын туслах Райли гэдэг хүн байсан. За тэгээ яаралтай чамайг эмнэлэг дээр хүрээд ирэх шаардлага гарлаа. Хурдан яг ирэх боломж байна уу гэж хэлдэг. За тэнгүү доктор Жулия юуны тухай яах ч байгаа юм бол гэж асуудаг. Гэтэл доктор Харрисын туслаагүй юу ч хэлмээргүй чи хурдан яаралтай хүрээд ирж байгаад энэ бүх зүйлийг мэдээ гэдэг үг хэлээд утсаа тасалдаг. Олон эмч дадлагч нар цувлагч нарын өмнө намайг доромжилж эмнэлгээс гутамшигтайгаар хөөж явуулчаад яагаад хүрээд ир гэдэг вилээ гэдэг бас асуултаа доктор Жулиад бол байсан. Дээрээс нь уржигтэр хийсэн хагалгааны дараах өвчтний биеийн байдал ямар байгаа бол яаж байгаа бол гэдэг бас тийм зомнил байсан учраас маш хурдан шүршүрт ороод эмнэлгийн зүг бол явдаг. Ингээд хамт олонныхоо ажилдаг эмнэлгийн хаалгаар ороход урд нь инээж хөхрөө ээл солилцоод гоё явдаг гэсэн бол энэ удаа хулгай зэлгийг хийцэн хүн шиг ичгнүүрг болсон хүн шиг ингээд нэлээд гэрвсэн маягтай ингээд эмнэлэг рүү яваад орсон хүн болгон түүнтэй зөвхөн толгойд огчл мэдлж ийсэн. За ингээд доктор Харрис буюу эмнэлгийн дээд давхарт байдаг офисын хаалгыг түлхээд яваад орсон. За ингээд яваад ороод хартал яг харахгүй доктор Харрис сууж ирсэн. За доктор Харрис яг уржигдэр байсан шиг ууртай царайтай ширүүн дөрүн байсангүй нэлийн бас зөөлөрчгсөн буулт хийчихсэн жоохон уйлсан болоо гэмээр тэмцүүс дүрхтэй бол сууж идэг. Ингээд доктор Жулия доктор Харрисын өөдөө сараа суухад бол доктор Харрис үгээ зөөж ядаад намайг уучлаарай Жулия гэдэг үг хэлдэг. За ингэнгүүт Жулия бүсгүй бол үнэхээр гайхсан. Тэгээд захирлыгаа ийм үг хэлэхэд нь гайхаад яасан бол ийсэн бол гэж сонирхолтой төрсөн. Жулия чи мундаг байсан. Чи орон гэргүй хүний амь насыг аварсан гэдэг үгийг хэлдэг. Тэнгүү тиймээ би түүний амийг аварсан. Хэцүү ч гэсэн карьераа төгсгөж болтугай тэр хүнийг аварна гэдэг надад хамгийн үнцэнтэй байлаа дарга гэдэг үг хэлдэг. Тэнгүү доктор Харрис гэхдээ л чи түүнийг аварсан гэдгийг ахиж давтаж хэлдэг. Тэнгүү тиймээ би түүнийг аварсан дарга гэд хэлэхэд чи миний ээжийг аварсан байна гэдэг үг хэлдэг. Яг энэ доктор Жулиагийн нүд нь эргэлдээд үнэхээр гайхсан. Тэр тусмаа доктор Харрисын ээж нь орон гэргүй ийм гудамжинд амьдардаг ядуу буурай эмэгтэй байсан гэхэд бол үнэхээр хэний санаанд орохгүй. Доктор Харрис үргэлжлүүлээд Жулиад өөрийнхөө бага насны амьдралыг бол маш товчхон ярьдаг. Тэн дээр юу гэсэн гэхээр олон жилийн өмнө доктор Харрисыг жоохон хүү байхад ээж аав хоёр нь салсан. За тэгээ аав нь доктор байсан учраас ээжтэй нь бас хүүгээ уулзуулахгүй харилцаа холбоогоо бүрмөсөн салгана гэдэг үүднээс хүүгээ өөр дээр авч ээжийг нь бол хөөж өвлж исэн тийм тохиолдол байт юм байлээ. Тэгээд яг ингээд энэ олон жилийн хугацаанд доктор Харрис өөрийнхөө төрсэн ээжийг хаана юу хийж байгааг бол үнэхээр мэдээгүй. Тэгээ хатуу чанга эмч аавынхаа удирдлагын дор явсаар байгаа ирээдүйд эмч болоод эмнэлгийн том дарга болоод иймэрхүү нөхцөл байдалтай өглөөний ээлжийн үйл ажиллагааг хүлээж авсан. За ингээ өвчтнийг маргааш нь ороод сөхөө орж ийн үү гэд ингээ шалгаж явах үедээ өөрийнхөө төрсэн ээж гэдгийг бол мэдэж таньсан ийм сонин тохиолдол болсон. Аз болж тухайн өвчтөн маань цаг тухайд нь эмнэлгийн үйлчилгээг авч чадсан учраас амь нас нь аврагдахаас гадна маргааш нь дагалганы дараа сэргэж ерөнхийдөө юм болгоныг санаж исэн, үг хэлж исэн, нэр усаа хэлж исэн ийм сайхан зүйл болсон. За ингээд тухайн өвчтөн дээр доктор Харрис ороод ерөнхийдөө уулзахад яхахгүй ээжигээ гэдгийг бол танихаас гадна тухайн өвчтөн бас доктор Харрисыг өөрийнхөө төрсөн хүү гэдгийг бол шууд хараад мэдчихсэн.
Яаж мэдчихсэн бэ гэхээр доктор Харрис бол өөрөө яг эцэгтэйгээ нүүрний байдал, биеийн байдал те бүх юм нь бол ерөнхийдөө ямар ч ялгаа байхгүй бараг аавыгаа копита төрчихсөн хэмжээний одоо тийм хүү байсан учраас одоо ээжтэй амархан танигдсан. Доктор Жулиа чи үнэхээр те яг хэрэгтэй үедээ шаардлагатай зоригийг тултал гаргаж миний ээжийн одоо амь насыг авраагүй бол би насаараа хайжсэн ээжийг хитрхи оройтож бас олох байсан ийм одоо нөхцөл байдал байсныг би одоо ойлгосон учраас чамаас уучлалт гуйж байна гэдэг үгийг доктор Харрис хэлдэг. Энэ бүхнийг сонсч байсан доктор Жулиагийн нулимс бол тэр дороо уурсаж хоолоо зангирч үнэхээр тийм ээ би хүний аймыг аварсан тэр тусмаа таны ээжийн аймыг аварч олон жил би бинээ хайжсэн их үрийг одоо ингэж амьд мэнд уулзуулж чадсан да үнэхээр би тэ өөрийнхөө мэрэгжил бас өөрөө танаар бахархаж байна гэдэг үгийг хэлдэг. Мөн эмнэлгийн төлбөр тооцоотой асуудлыг доктор Харрис өөрийнхөө данснаас тэр дорноос шийдээд тэрнээс гадна цаашдаа ивент гэж хандивлагч болон бусад сайн санаатай хүмүүсийг цуглуулж тэднэрээс бас танд итгэм цуглуулж тусгай данс бий болгоод тэр дансаараа яаралтай нэг иймэрхүү ядарсан зүдэрсэн хүн имчилгээ авахад ороод дэрвэл тэднэрт зориулдаг тийм тусгай сан байгуулна гэдэг амлалтыг одоо доктор Жулиад бол хэлсэн. Мөн өнөөдрөөс эхэлж өөрийнхөө ажил төрөлд яг орон тоон дээр өөрийнхөө хийдэг байсан бүх юмаа хийгээрэй гэдэг тийм одоо ажлын саналыг ажлын байрыг буцааж доктор Жулиад өгдөг. Доктор Харрис болон доктор Жулиа хоёр тохиолдсон одоо энэхүү түүх тухайн эмнэлэг болон тухайн муж улс Америк даяар ерөнхийдөө нэлээд бас одоо олон хүний жихэнд хүрж ерөнхийдөө цаашдаа даатгалын систем яаралтай түргэн тусламжийн эдийн засгийн хөшүүргүүдийг олон талаас судлах иймэрхүү одоо арга ажиллагаанууд гарсан. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ орж гараад ойрхон байж байгаарай. Дараагийн гоё түүхүүд араараасаа угсаад олноор орж ирнэ.